Баримтат киногоор алдартай найруулагч Бенжамин Джонс дэлхийн соён гэгэрүүлэгчид нэртэй цуврал баримтат кино бүтээж байна. Энэ цувралын хүрээнд дэлхийн соён гэгэрүүлэгч олон хүнийг судалсны үндсэн дээр хамбал ам хүний гавьяа тэмч нацагт орчиг сонгожээ. Баримтат киноны зураг авалт Монголд сар шахуу үргэлжилж 4 сарын ихээр Лондонд үргэлжлэх юм а. За зураг авалтыг Улаанбаатар хотоос гадна Хамбын Төрсөн нутаг, Завхан аймгийн Цагаан чулууд суманд хүртэл очиж зураг авсан байна. Энэ киногоор дамжуулан Монгол хүний онцлог байгаль цагуур нүүдэлчин ахуй уламжлалт ангаах ухаан гэд бүхэл зүйлсийг хөндөх юм а. Бид Монгол хүний тухай баримтат кино хийхээр судалгаа хийсэн. Уяач бүх гээд олон хүмүүсийн жигсаалт гаргасан. Дараа нь миний хамтрагч Нацагт орж Хамбыг сонгосон. Түүнийг сонгосон нь цаанаас сэтгэл зүрхний гүнээс хийсэн сонголт байсан. Хөдөө маш хүйтэн нөхцөлд салхисорж олон цаг юм бичүүлж ингэж хөдөөний тэр байгалийн ширүүн энэ байдалд бол ажиллана гэдэг бол тийм амаргүй байсан. Тэгэхээр энэ бол явандаа бол монголчуудын тухай кино болж ингэж дэлхийд цацагдах жагаад бол би нэг талаараа баяртай байгаа. Монголчуудын маань бидний энэ их том соёл энэ киногоор дамжид дэлхийд эдгээр цацгах гэж байгаа юм байна. Найруулагч Бенжамин Джонс анх Австралийн уугуул иргэн аборигенчуудын тухай кино хийж олон улсын кино наадмуудаас өндөр үнэлгээ авч байжээ. Тэрээр Англиас гадна энтгэгт нүүдэлчин омгийн тухай, Кубын алдартай жаз хөгжимчдийн тухай, Мексикт ууланд амьдардаг бөө мөргөлдөн, анчин фермерийн аж ахуй эрхэлдэг омгийн тухай баримтат киног бүтээж байжээ. Нацагт орж Хамбын тухай киногч мөн олон улсын кино наадамд сойх төлөвлөгөөтэй байгаа юм байна.